үндэслэн 66 дугаар бүлэг тэмцэл. Хуулийн багш нар болон ахлагчид Христийн шууд чиглэсэн буруутгалын үгсийг дуугүй сонсов. Тэд түүний зөвнөлийг ницааж эс чадавч ярианаас нь алдаа олж тэгээд зоригтой байжээ. Тэгээд тэд түүний үгийг өөрийнх нь эсрэг ашиглахын тулд шудраг мэт дүрсгэгч туршуулуудаа явуулж үг нэг бүрийг нь алдалгүй сонсоод үнэн сэтгэлээсээ ойлгож бүгдээр үзүүлж байгаад ямар нэгэн өө гарвал захирагч болон эргэтэн дархтнуудаа мэдэгдэхийг даалгажээ. Ингэхдээ Есүстэй урд өмнө нүүр учирч явсан фарисеучуудыг бус Есүсийг танихгүй гэж бодсон амгалан сүржин залуусыг явуулав. Мөн тэнд Есүсийг шүүх үед түүний эсрэг гэрчээр байлцуулахаар Херодын мэдлийн хэдэн хүн тэнд хамт ирсэн байлаа. Фарисеучуд болон Херодынхан урд эвлэршгүй дайсан боловч одоо тэд Христийг үзэн ядах үсдээрээ нэгджээ. Ромчууд алав говчуур түлхийг шаардаж фарисеучуудыг байнга сандаргадаг байв. Алав татвар түлх нь Бурхны хуульд харш гэж тэд үздэг байж, одоо тэд Есүсийг өргөтөн буруутгах боломж гарлаа гэж боджээ. Мөнөөх туршуулууд их л итгэлтэй дүр үзүүлэн түүн дээр ирж, "Багшаа, таныг зөв ярьж сургадаг агаад хэнийг ч ялгалгүй, харин Бурхны замыг үннээр заадгийг тань бид мэднэ. Цэзар татвар түлх нь бидний хувьд хуульд нийцэх үгүй юу?" гэж асуув. Фарисеучуд таныг зөв ярьж сургадаг гэж хэлсэн үгс үнэн сэтгэлээс нь гарсан үгс байсан бол түүнийг гайхамшигтайгаар хүлээн зөвшөөрч байгаа хэрэг байх байлаа. Гэвч тэд хуурам эхлэхийн тулд ингэж хэлсэн боловч үнэндээ тэдний үгс нь үнэн байлаа. Христ үннийг ярьж сургадаг ба тэд хэлж ярьсан үгсийнхээ дагуу шүүгдэнэ гэдгээ бас мэдэж байлаа. Есүс ийхүү асуусан хүмүүс өөрсдийнхөө санаа бодлыг түүнээс нууж чадсан гэж бодож байв. Гэтэл Есүс дэлгээтэй ном уншиж байгаа мэт тэдний санааг мэдэж, хорон санааг нь ойлгоод "Та нар юунд намайг сорина вэ?" хэмээн асуув. Есүс тэднийг гуйгаагүй ч гэсэн нууц зорилгыг нь уншиж байгаагаа мэдүүлэн өөрийгөө гэрчлээд "Надад татвар түгдэг зоосыг үзүүлээд" гэж асуухад тэд бүрч сандарч хоцров. Тэд түүнд 1 динар өгсөнд тэр "Энэ хэний дүрс бичээс вэ?" гэж асуув. Тэд түүнд Цэзрийнх гэхэд Есүс "Тэгвэл Цэзрийн ямиг Цэзарт, Бурхны ямиг Бурханд өг" гэлээ. Туршуулууд Есүсийг өөрсдийнх нь асуултад тийм үгүй гэсэн товчхон хариулт өгнө гэж бодож байлаа. Хэрвээ хаанд алав татвар түлх нь хуульд харьцлана гэж хэлсэн бол тэд энэ тухай Ромын эрх баригчдад хэлж улмаар Есүсийг бослог гаргах гэж өдөөн түрхэрсэн хэрэгээр баривчлах ёстой байв. Харин Есүс алав татварыг хуулийн дагуу төлж болно гэж хэлсэн бол тэд эзний хуулийг зөрчлөө гэж Есүсийг ард түмний өмнө буруушаах байсан. Гэтэл одоо тэд яахаа мэдхээ болж ялагдал хүлээсэн мэт болов. Төлөвлөгөөнд нуржээ. Товч тодорхой хариулт асуудлыг бүрэн шийдвэрлсэн хариулт байсан ба тэднийг мухардалд оруулж хэлэх үггүй болгожээ. Христ хариулахаас зайлж бусдалгүйгээр хариултыг nii нуугүйгээр хэлж өгдөг байлаа. Христ Цэзрийн дүр болон нэр бүхий Ромын мөнгөн зоосыг гартаа бариад хэрвээ тэд Ромын эрх баригчдын хүч нөлөө ивэл доорайж төрдөг бол хамгаас чухал үүрэгтэй нь зөрчилдөхгүй л бол дэмжлэг үзүүлж байх ёстой. Хүмүүс улс орныхоо хуультай зөрчилдөхгүйгээр захирагдах ёстой ч юун түрүүнд Бурхандаа дуулууртай байхыг хичээх хэрэгтэй хэмээн айлдсан юм. Аврагч Бурхны ямиг Бурханд нь өгцгөө гэсэн үгсээрээ хар санаат Юудын нарын үнэн байдлыг илчилж тэд нарыг ширүүхэн шүүмжилсэн юм. Хэрвээ тэд Бурхны өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж явсан бол хизээч эрх чөлөөгөө алдсан харийнхны иргэшээлд ард түмэн болохгүй байх байсан. Мөн Ромын нэгч туг Иерусалимийн дээр намирч Ромын нэгч цэрэг Иерусалимийн хаалхан дээр зогсож, Ромын нэгч удирдагч Иерусалимд эзэн суухгүй байх байсан. Юудын ард түмэн Бурханаас нүүр буруусныхаа горыг амсаж байв. Христийн хариуг сонссон фарисеучуд түүний хэлсэн үгсийг гайхамширээд өөрсдийн замаар явж одлоо. Христ тэдний хоёр нүур өөрсдийн үзэл бодолтой хэт автагдсан байдлыг шүүмжлэхийн сацуу дэлхий дээрх эрх баригчдын болон Бурхны өмнө хүмүүсийн ямар үүрэг хүлээж байдаг болохыг тодорхойлж өгөх агуу зарчмуудыг зааж өгөв. Христийн хариулт олон хүмүүст энэ талын асуудлаа шийдвэрлэхэд тус болов. Тэд энэ цагаас хойш үнэн зарчмыг сахин биелүүлсэн билээ. Зарим нь урам уурсан боловч тэд энэ асуудлын үндэс болсон зарчмыг хүлээн зөвшөөрч тодорхой тайлбартай болсон ба Христийн ходын араатайг хүмүүс гайхаж шагширч байлаа. Фарисеучуудыг энэ дуугүй боломогт түүн рүү садукайчууд ирж хорон асуулт тавьж эхлэв. Юудэчүүд доторх энэ хоёр бүлэг хоорондоо ширүүн дайсан хэлцэж байсан юм.
Фарисеучуд дэг жаягийг чухалчлан баримталдаг байв. Тэд бүхий л ёс жаягийг яшртал гүйцэтгэж, угаа даруйтгалыг чамбаа хийж, мацаг барьж, удаан залбирч мөргөж, ард түмний нүдэн дээр өглөг хишиг өгөх дуртай байлаа. Гэтэл Христ тэдэнд Бурхны хуулийг огоорч, эгэл хүний үзлийг, тушаалуудыг зааж байна гэж хэлв. Фарисеучуд ер нь бүгдээрээ үндсэндээ улаарсан үзэл бодолтой хоёр нүртнүүд байлаа. Гэвч тэдний дунд Христийн сургаалыг хүлээн авч түүнд дагалдагчид болсон жинхэнэ итгэл үнэмштэй хүмүүс байсан. Садукайчууд фарисеучуудын үзэл бодлыг үл ойшоодог. Тэд бичээсийн ихэнх хэсэгт итгэж, тэдгээрийг үйл ажиллагааныхаа удирдлага болгодог гэж баталдаг боловч хэрэг дээрээ бичээсүүдэд эргэлзэгч эд зүйлсийг хэт их шүтсэн хүмүүс байсан юм. Садукайчууд Тэнгэр элч нарыг үгүйсгэж үхэгсдийг амьлуулна, ирээдүйн амьдралын талаарх үзэл баримтлалууд болон ирээдүйн шагнал болон шийтгэлийн талаарх сургаалыг үгүйсгдэг. Энэ бүх асуудлаар тэд фарисеучудтай санал зөрдөг байлаа. Үхэгсдийн дахин амьлах тал дээр энэ хоёр бүлэг хамгийн ихээр маргадаг байв. Фарисеучуд үхэгсдийг дахин амьлуулна гэдэгт хатуу итгэдэг байсан боловч ирээдүйд ямар дүр төрхтэй байх тал дээр зөв ойлголттой бус болох нь харагддаг байлаа. Үхэл тэдний хувьд тайшгүй нууц гэж тооцогддог байсан учраас садукайчуудын асуултанд эсэргүүцэх хариулт өгч чадахгүйгээс болж ямагт сандардаг байлаа. Тэдний маргаан ихэвчлэн бие биенээ харааж зүгснээр дуусах бөгөөд тэд харилцах тусам улам бие биенээсээ хүндэрдэг байжээ. Садукайчууд фарисеучудаас тооны хувьд хамаагүй цөөн байсан учраас ард түмнийг өөрийн талд татах хүч тааруу байв. Гэхдээ тэдний олонх нь баячууд байсан учраас мөнгө санхүүтэй холбоотой зүйлс дээр тэд онцгой нөлөөтэй аж. Ихэнх тахилчид садукайчуудын бүлэгт харьяалагдах бөгөөд тэдний дотроос ихэвчлэн тэргүүн тахилчийг сонгодог байв. Гэхдээ сонгогдож буй хүн нь итгэл бишрлийнхээ эргэлзээтэй үзэл бодлоо олонний өмнө ил гаргахгүй байх болцолтой байв. Фарисеучуд тооны хувьд олуулаа байсан учраас ард түмний дэмжлэгийг илүүтэй хүртдэг байв. Харин садукайчууд тахилчийн байр сууриа хадгалахын тулд өнгөн дээрээ тэдэнтэй үзэл бодлын хувьд эвлэрхээс өөр аргагүйд хүрдэг байсан. Тэд ийхүү чухал шашны байр суурийг эзэлсэн учраас алдаатай үзэл бодол нь ард түмэнд хүчтэй нөлөөсөөр байв. Садукайчууд Есүсийн сургаалыг эсэргүүцэв. Тэд өөрсдийн харуулж байгаа үйлдэлээ хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас Есүс тэднэрт дургүй байв. Мөн Бурхны тухай болон ирээдүйн амьдралын тухай түүний сургаал тэдний өгширмэл үзэлтэй хашилзаж байлаа. Тэд Бурхан бол хүнээс илт давуу нэгэн гэж итгэхийн сацуу Бурхан бүхнийг урьдчилан мэддэг, бүхнийг хангаж өгдөг юм бол хүнийг ёс суртахууны чөлөөт сонголт хийх боломжгүй болгоно гэж үзэх ба ийм байдалтай байгаа хүн боол болон хувирна гэж үзнэ. Тэд Бурхан хүнийг бүтээгээд түүнийг зөндөн орхиж ямар нэгэн Бурханы нөлөөнөөс автахааргүй чөлөөтэй болгосон гэж итгэнэ. Тэгэхээр хүн өөрийн амьдралыг хэний ч оролцоогүйгээр чөлөөтэйгээр зохицуулж дэлхий дээр болж буй үйл хэргийг өдөртөн зохион байгуулна. Тиймээс хүний хувь заяа нь өөрийнх нь гарт оршиж байдаг гэж үзнэ. Тэд Бурхны сүнс хүмүүсийн хичээл зүтгэл байгалаар дамжиж үйлчлдэг гэдгийг үгүйсгдэг. Гэхдээ садукайчууд хүн байгалаас зайлсан хүч чадлаа зөв ашиглах юм бол өөрийгөө илүү элбэрт оруулан хөгжүүлж гэгээр чадна ба өөртөө хатуу шаардлага тавьж амьдралын элбэг дэлбэг байдлаас татгалзах замаар өөрийгөө ариусгах чадна гэж итгэнэ. Бурхны талаарх төсөөлөл нь садукайчуудын зан чанарыг төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ. Тэдний үзлээр бол Бурхан хүнийг сонирхдаггүй. Тиймээс ч тэд бие биенийхээ төлөө санаа тавих нь бага бөгөөд хоорондоо тийм ч их эв нэгдэлтэй биш ажээ. Тэд ариун сүнс хүний үйлдэлд нөлөөлдөггүй гэж үздэг учраас Бурханы хүчийг амьдралдаа мэдрэх боломжоо алдсан байдаг. Садукайчууд өөрсдийгөө Авраамийн үеийг залгамжлагч хүүхдүүд хуулийг хатуу чан цагтаг гэж бусад юудэ нарын адил бардамнах их дуртай боловч хэрэг дээрээ хуулийн жинхэнэ үзэл санаа Авраамийн итгэл өөмөр зүрх сэтгэлээс хол хөндий байлаа. Тэд бусдад туслалцаа үзүүлэх сонирхлын хувьд мөн дэндүү явцуу аж хүн бүрийн амьдралдаа ая тух ивэл хайрыг хүртэх боломжтой гэж итгэх мөртлөө бусдын гачигдал зовлон тэдний сэтгэлийг зовоодоггүй байв. Тэд зөвхөн өөрсдийнхөө төлөө амьдардаг байлаа. Христ бурханлаг хүч болон үгсээрээ ёр бүсийн гайхамшигтай үр дүнг бий болгох бурханлаг хүчээ батлан харуулдаг байлаа. Тэрбээр ирээдүйн амьдралын тухай болон бурхан хүмүүсийн хүсэл сонирхолд анхаарал хандуулагч бүх хүн төрлөختний эцэг мөн болохыг гэрчлэн харуулж байв. Түүний бурханлаг хүч нь хүнийг хайрлах, тэдний төлөө анхаарал халамж үзүүлэх байдлаар илэрдэг байлаа.
Энэ нь садукайчуудын амин хувь ачаадаг өөрсдийгөө бусдаас тусгаарласан үзлийг шүүмжлэн буруутгаж байв. Бурхан хүний түр зуурын болон мөнхийн сайн сайхны төлөө хүмүүсийн зүрх сэтгэлд ариун сүнсээрээ нөлөөлдөг. Зөвхөн Бурханы сүнсээр бий болж болох зан чанарын өөрчлөлтийг хүний мөхс хүч чадлаар шийдвэрлэж болно гэж итгэх нь буруу үзэл юм гэдгийг Есүс танилцуулсан. Садукайчууд Есүсийн дээрх үзэл сургаалыг буруу болохыг нь харуулж чадна гэж итгэж байлаа. Тэд Есүстэй маргаж мэтгэлцэхэд буруутгаж чадахгүй ч гэсэн алдар нэр хүндийг нь гутаах болно гэж найдаж байв. Тэгээд тэд дахин амьдралтын талаар түүнээс асуухаар шийджээ. Хэрвээ тэрээр садукайчуудын үзэлтэй нийцэх юм бол тэд фарисеучудад хүчтэй дайралт үзүүлнэ. Хэрвээ садукай үзэл санааг хүлээн зөвшөөрөхгүй бол түүний сургаалыг нь олонний өмнө илэг дог болгоно гэж тооцоолжээ. Садукайчууд үхэж мөхдөг хүний бие махбод мөнх амийг олох үедээ адилхан бие махбодоос бүрдэх тул хүмүүс дахин амьлуулагдах үедээ мах цустай биетэй болоод энэ дэлхий дээр төгсгөл болсон амьдрал нь мөнхийн мөнхөд деважинд үргэлжлэнэ гэж үзжээ. Тиймээс хүмүүс дахин амьлуулагдаад дэлхий дээр үүсгэсэн харилцаагаа үргэлжлүүлж эхнэр нөхөр хоёр дахин учирч гэр бүлүүд дахин нэгдэж үхээс өмнө байсан амьдрал нь хэвээр үргэлжилж алдаа дутагдал хүсэл мөрөөдөл нь үрд мөнхөд үргэлжлэх болно гэж садукайчууд бодож байлаа. Есүс тэдний асуултад хариулахдаа ирээдүйн амьдралын нууцуудыг хаасан үсгийг нээж өгсөн. Үхэхстээс амьлалтанд хүрэх зохистой гэж тооцогдсон хүмүүс нь эхнэрч авахгүй нөхөрч гарахгүй. Тэд Тэнгэр элч нартай адил болно гэж хариулав. Садукайчууд итгэл бишрлийнхээ хувьд төөрөлдөж тэдний бодож санаж байгаа зүйлс нь худал болохыг тэрбээр мэдрүүлв. Бичээсийг мэдэхгүй учраас төөрж будилж байна. Мөн Бурханы хүчийг ч мэдэхгүй учраас будилж байна гэж Есүс нэмж хэлв. Тэрбээр фарисеучуудыг хоёр нүртэй хуурмаг зантай гэж урд нь өмнө буруу шааж байсантайгаа адил садукайчуудыг зэмлсэнгүй. Харин буруу итгэл үнэмшлийг нь харуулснаар тэднийг буруутгав. Садукайчууд өөрсдийгөө бичээсийг бусдаас илүү хатуу чанд дагаж мөрддөг гэж өөрсдийгөө магтдаг байв. Гэвч тэд нар бичээсийн жинхэнэ утгыг нь ойлгоогүй болохыг Есүс хэлж өгөв. Зүрх сэтгэлээ ариун сүнсээр гэгээрүүлсэн цагт жинхэнэ мэдлэг зүрх сэтгэлтэй холбогддог. Бичээсийг мэдэхгүй харанхуй байдал Бурханы хүчийг мэдэхгүй байгаагаас тэдний итгэл эргэлзээгээр дүүрч ухаан нь харанхуйд автагдах шалтгаан нь болсон гэдгийг Есүс тунхагласан. Тэд Бурханы ер бүсийн нууцуудыг өөрсдийн хязгаарлагдмал үзэл бодолд багтаах гэж оролдож байв. Христ садукайчуудын ойлголтыг өргөжүүлэн гүнзгийрүүлж ариун үнэнийг хүлээн зөвшөөрөхөд туслахын тулд тэдний оюун ухаанаа ариун үнэнд нээж өгөхийг уриалсан. Бурханы нууцыг танин мэдэх ухааны хэмжээ нь хязгаарлагдмалаасаа болж мянган үл итгэх чивээрээ үлдэж байна. Тэд Бурханы бүтээсэн бүхэнд орших, бурханлаг хүчийг тайлбарлаж чадахгүй учраас энэ хүчний баталгааг эсэргүүцэж өөрсдийнхөө сайн ойлгохгүй байгалийн хүчин зүйлстэй холбон тайлбарлахыг хичээдэг. Хүрээлэн буу орчныхаа нууцуудыг таньж мэдэх түлхүүр нь бид бүх зүйлсэд Бурханы хүч оршихуй оршиж байдаг гэж хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг. Бурхан бол орчлон ертөнцийг бүтээгч бөгөөд бүхнийг захирч удирддаг гэдгийг хүмүүс хүлээн зөвшөөрөх ёстой. Хүмүүс Бурханы зан чанар болон түүний хүчин зүйлсийн нууцуудын талаар илүү өргөн ойлголттой болох шаардлагатай. Христ яриаг нь сонсож байсан хүмүүс дахин амьдлт гэж байхгүй юм бол тэдний итгэдэг гэж хэлж буй бичээс нь ямар ч хэрэгцээгүй утгагүй зүйл болох болно гэж тунхагласан. Тэрбээр харин үхэгс дахин амьлах тухай Мосегийн номын бутны тухай хэсэгт Бурхан Мосед "Би бол Авраамийн Бурхан, Исаакийн Бурхан, Яаковын Бурхан" гэж айлсныг та нар уншаагүй юу? Тэр бол үхэгсдийн бус, харин амьдын Бурхан. Бурхан аливаа зүйлсийн байгаагаас нь дүгнэн хардаггүй. Тэрбээр эхлэлийг төгсгөл хүртэл нь мэдхээс гадна өөрийн үйл ажиллагааны үр дүнг яг одоо хийж гүйцэтгэж байгаа мэтээр урьдчилан харж чаддаг. Адамын үеэс эхлээд эцсийн өдөр хүртэлх үннийг сахиж байсан нас барагсад Бурханы үгийн дуу хоолойг сонсож мөнх амьдралыг хүлээн авахар булчнаасаа амьлуулагдана. Бурхан тэдний эзэн болж харин тэд түүний ард түмэн болох болно. Бурхан болоод дахин амьлсан хүмүүсийн хооронд ойр дотн бөгөөд элдэг зөөлөн харилцаа тогтох болно. Бурхан энэхүү зорилгоо аль хэдийн биелэлээ олсон мэт хүсэн хүлээж байдаг. Үхэгс түүгээр амьдарч байдаг. Христийн хэлсэн үгсийн хариуд садукайчууд юу ч хэлж чадахгүй болов. Түүний хэлсэн үгнээс буруу шаах өөсийг олдсонгүй. Есүсийн дайснууд ард түмэнд нүд үзүүрлэгдэхээс өөр юу ч олж чадсангүй.
Гэхдээ фарисеучуд түүнийг үг алдуулж эсэргүүцэх ямар нэгэн шалтгаан олох оролдлогоо орхисонгүй. Тэд 10 хуулийг амьдралынхаа хамгийн чухал зүйл гэж боддог нэгэн эрдэмтэн хуулийн багшаар Есүсээс асуулгахаар тохирсон байлаа. Фарисеучуд дэлхийг бүтээгчийн өмнө хүлээх хүний үүргийг танилцуулж буй 10 хуулийн эхний 4 хуулийг бусдын өмнө хүлээж буй үүрэг хариуцлагыг тодорхойлдог сүүлчийн 6 хуулиас илүү чухал гэж үздэг байв. Үүний үр дүнд тэд амьдралд бодит сайн сайхныг хэрэгжүүлж чаддаггүй байлаа. Есүс сайн модыг үр жимсээр нь таньж мэднэ хэмээх хүмүүсийн хамгийн их дутагдлуудыг танилцуулж өгч сайн үлсийг хийж гүйцэтгэх нь ямар чухал болохыг анхааруулсан. Тийм ч учраас түүний сүүлчийн 6 хуулийг эхний 4-өөс нь илүүд үзэж байна гэж хүмүүс буруутгадаг байсан билээ. Есүс дээр хуульч ирж шууд ямар тушаал нь бүхний эхэнд байх вэ гэж асуухад Есүс эхнийх нь сонс Израилаа. Бидний бурхан эзэн бол ганц эзэн мөн. Чи эзнээ бүхий л сэтгэл зүрхээрээ, бүхий л ухаан санаагаараа, бүхий л хүч тэнхээгээрээ хайрл. Энэ бол анхны захирамж. Хоёр дахь хууль нь эхнийхээсээ урган гардаг учраас эхнийхтэйгээ адил. Чи хөршөө өөр шигээ хайрл. Эдгээрээс илүү өөр агуу тушаал байхгүй. Энэ хоёр захирамж дээр бүх хууль болоод эш үзүүлэг тулгуурладаг юм гэлээ. Эхний 4 хууль нь их эзнээ бүхий сэтгэл зүрхээрээ хайрл гэсэн зарчимд багтаж байгаа бөгөөд харин үлдсэн 6 нь хөршөө өөр шигээ хайрл гэсэн тушаалд багтаж байдаг. Дээрх хоёр хуулиуд бол хайрын зарчмыг илэрхийлж байдаг юм. Ийм учраас хоёр дахь хуулийг зөрчөөд эхний хуулийг сахин биелүүлэх, аль эсвэл эхний хуулийг зөрчөөд хоёр дахь хуулийг нь сахин биелүүлэх ямар ч боломжгүй билээ. Бурхан бидний сэтгэл зүрхний хаан судалд зохих байраа эзэлсэн бол бид хөршүүдээ зүрх сэтгэлийнхээ зөв байр суурин дээр байрлуулах болно. Бид хөршөө өөрсдийгөө хайрлаж байгаа шиг хайрлах болно. Бид эзнээ бүхнээс илүү хайрлсан тэр цагт л бид хөршөө чин сэтгэлээсээ хайрлах болно. Ерөөсөө бүхий л хууль бурхан болоод бусад хүмүүсийг хайрлах зарчимдэр суурилдаг юм. Хуулийн аль нэгэн заалтыг зөрчсөн тохиолдолд дээрх зарчмыг зөрчсөнд тооцогдно. Ийм учраас Христ үгийг нь сонсож байгаа бүх хүмүүс тандан Бурханы хууль гэдэг бол зарим хэсэг нь бусдаасаа илүү чухал, зарим хэсэг нь арай бага ач холбогдолтой. Зарим нь үл тоомсорлож болдог ба зөрчсөн тохиолдолд шийтгэл хүлээхээргүй олон тушаалуудаас бүрдсэн биш юм гэж зааж сургасан. Бидний эзэн эхний 4 болон сүүлчийн 6 хууль нь Бурханы хувьд нэгдмэл болохыг болон Бурханыг хайрлах хайр түүний бүх тушаалуудыг даган мөрдснөөр илрэн харагдах ёстой гэдгийг танилцуулсан. Есүст асуулт тавьсан хуульч хуулийн гүнзгий мэдлэгтэй хүн байсан тул Есүсийн хариултыг сонсоод түүнийг шагшин гайхаж байв. Тэрбээр Есүсийг бичээсийг ингэж сайн мэднэ гэж бодсонгүй. Хуульч ариун хуулиудын зарчмуудын талаар маш өргөн ойлголттой болов. Христ хуулийг зөв тайлбарлалаа гэж тэр хуульч цугдарсан олон тахилчид удирдагчдын өмнө шударгаар хүлээн зөвшөөрөөд "Тийм ээ багшаа, тэр бол ганц бөгөөд түүнээс өөр нэгэн байхгүй" гэж та үннээр айлтлаа. Түүнийг бүх зүрх, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлаж, хөршөө өөр шигээ хайрлах нь бүх шатаал тахил хийгээд өргөлүүдээс ч агуу их юм гэж хэлв. Христийн оновчтой мэрэгэн хариулт хуульчид итгэл төрүүлв. Тэрээр Юудын шашны дотоод сэтгэлийн итгэл бишрэл бус харин гадаад ёс заншлаас бүрэлдэн бий болсон байгааг мэдэж байлаа. Хуульч тахилын зан үйл ямар ч үн цэнгүй болон гив нүглээс ангижрахын тулд ашиггүй цус сурсгаж байгаа нь итгэл бишрэл шаардхаа болсон болохыг тодорхой хэмжээнд ухамсарлаж байлаа. Бурхныг хайрлаж, түүнд дуулууртай байж, хувиа хичээх байдлаар бусдад хандах шашны зан үйлийг үйлдэхээс хавьгүй их үн цэнтэй гэж бодож байв. Хуульч Христийн хариултын үнэн зөв хийгээд түүний шийдэмгий шууд хариултыг олонний өмнө хүлээн зөвшөөрч байгаа нь түүний зүрх сэтгэл тахилчид болон ахлагч нарынхаас огт өөр болохыг харуулв. Өөрийн итгэл үнэмшлийг нээлттэйгээр хуваалцаж тахилчид болон ахлагч нарын дургуутал дарамт шахалтаас айхгүй байгаа учраас Есүс түүнийг зүрх сэтгэлээрээ хайрлан өрөвдсөн. Есүс түүний ухаалаг хариултыг сонсоод "Чи Бурханы хаанчлалаас холгүй байна" гэж хэлв. Зөв шударга ажил үйлс бол Бурхан дүргсэн шатаах тахил өргөл барьцаас ч илүү таалагддаг гэдгийг мэдэж байсан учраас энэ хуульч Бурханы хаанчлалд ойр байжээ. Тэрбээр Христийн бурханлаг чанарыг олж мэдэж түүнд итгэж найдснаар зөвхт ажил үйлсийг хийж гүйцэтгэх хүчийг олж авах ёстой байлаа. Христтэй амьд итгэлээр холбогдоогүй бол ёс заншил үйлдэх нь ямар ч үн цэнгүй хэмээн тооцогдно.
Тэрч байтугай аврагчийн үйлстэй холбож ойлгохгүй юм бол ёс суртахууны хуульч зориггүй болон хувирах юм. Эцгийнх нь хууль захирч тушаасан захирамж илүү гүнзгий утга учирыг агуулж байдаг гэдгийг Христ олон удаа харуулсаар ирсэн. Хууль нь сайн мэдээний зарчимтай адил зарчмыг өөртөө агуулж байдаг. Хууль хүний үүргийг зааж, сургаж, хүнд гин бурууг нь ойлгуулах зорилготой. Хүн өршөөл уучлалыг олж авч хуулийн заалтуудыг хэрэгжүүлэх хүчийг авахыг хүсэж байгаа бол Христэд хандаж амьд холбоо тогтоох ёстой. Есүсийг хуульчийн асуултанд хариулж байхад фарисеучуд тэднийг тойрон бүчжээ. Тэгтэл Есүс тэдэнд хандан Христийн тухайд та нар ямар бодолтой байдаг вэ? Тэр хэний хүү вэ гэсэн асуулт асуув. Тэрбээр Месаягийн тухай тэд ямар төсөөлөлтэй байдаг хийгээд түүнийг хүн гэж үздэггүй эсвэл Бурхны хүү гэж үздэггүй гэдгийг мэдхийг хүсжээ. Гэтэл фарисеучуд нэгэн дуугаар Давидын хүү гэж хариулв. Иш үзүүлэлт Месаяг ийхүү нэрлсэн байдаг. Есүс юр бүсийн гайхамшигтай үйл явдлаараа өөрийн бурханлаг чанараа харуулж байсан ба өвчтнийг ангааж үхснийг амьдруулах үед хүмүүс түүнийг хараад "Эн чин Давидын хүү биш үү?" гэж бие биенээсээ асуудаг байв. Серафиник эмэгтэй сохор Бартимай болон өөр олон хүмүүс түүнээс тусламж хүсэх үедээ "Давидын хүү, эзэн минь өршөөж хайрл" гэж дуу алдаж байсан. Түүнийг Ерүсалимд ялалтын дууга хадаан орж ирэхэд Давидын хүүд "Хосаана, эзний нэрээр ирэгч нь өрөөлтэйе" гэж хүмүүс ам амдаа өрөөм бэлэгдэж байсан. Яг тэр өдөр хүүхдүүд ч гэсэн сүмд түүнийг баяр хөөртэйгээр дээрх нэрээр өрөөж магтаж байсан билээ. Харамсалтай нь түүнийг Давидын хүү гэж нэрлэж байсан олон хүмүүс түүний бурханлаг чанарыг хүлээн зөвшөөрөөгүй. Тэд Давидын хүү нь Бурхны хүү мөн гэдгийг ойлгодоггүй байлаа. Христ бол Давидын хүү гэж хэлсэн хүмүүст Есүс хариу болгон "Тэгвэл яагаад Давид сүнсээр түүнийг эзэн гэж дуудаад эзэн, миний эзэнд би чиний дайснуудыг хүлд орчинд тавих хүртэл миний баруун гарт залрагтун гэсэн юм бэ? Давид түүнийг эзэн гэж нэрлэж байгаа бол тэр түүний хүү байж таарах уу" гэж асуув. Хинч түүнд хариулж ам нээсэнгүй. Тэр өдрөөс хойш түүнээс юм асуух зүрхтэй хүн гарсангүй.